Бизнесийн байгууллагын зорилго бол урт хугацаанд доктортой одоо үйл ажиллагаагаа явуулах, доктортой хөгжих гэдэг юм чиглэл рүү явсан. Тэгээд доктортой хөгжихийн тулд бизнесийн байгууллага эдийн засгийн санхүүгийн хувьд ашигтай байгаас гадна нийгэмдээ хэрэгтэй тийм төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлдэг, байгаль экологитойгоо бол ээлжтэй ханддаг байх ийм уран тулгуурт үйлдэлээр бол үндэслэдэг болсон. Тэгэхээр тэр нийгэм чиглэсэн хөрөнгө оруулалт гэдэг маань бол зөвхөн одоо татварын байгууллагын татвараа төлөх үү эсвэл татвар байгууллага төлөхгүйгээр тэр дүнгээрээ нийгэм чиглэсэн төсөл хөтөлбөрөө өөрийнхөө одоо алсын хараа эрхэм зөвлөлтөд нийцүүлж хэрэгжүүлэх үү гэдэг энэ боломжийг олгож байгаагаараа энэ заалтын одоо чухал үр дүн гарна гэж бол бидний хувьд татварын албанаас энэ хуулийг одоо хэрэгжүүлж эхлэхтэйгээ холбоогоор одоо үндсэндээ 10-аад уулзалтуудыг бол ингээд салбарын чиглэлээр хийж байна. Топ 100 аж ахуйн нэгжтэй уулзалт хийсэн. За дээр нь одоо банк санхүүд, даатгалын байгууллагууд, барилгын салбар, уул уурхайн салбар хэмжлэн ингээд салбарын уулзалтуудыг хийж байна. За том сегмент болон дунд сегментүүдтэй уулзалтууд хийсэн. Өнөөдөр бид нар жижиг дунд аж ахуйн нэгжийн удирдлагууд бизнес эрхлэгч нартайгаа уулзалтууд хийсэн.